MCS манан бүлэглэлийн 3-4 жилийн өмнөх дээрмийн төлөвлөгөө ахин амжин босч ирлээ. Монгол Ардын нам үндсэндээ улаан цагаандаа гарч байх шиг байна. 2014 оны сүүлээр Алтан уугийн засгийн газрыг огцруулах шалтгаан шалтгаануудын нэг болж байсан 5 толгойг дээрмдэх төлөвлөгөө одоо зүсээ хувиргасаар зүтгэн орж ирлээ. Тэр үед 5 толгойг 60 жилээр хятадууд тэр жигтэн өгчих гэж байсныг одоогийн ерөнхийлөгч Батулга өөрийнхөө багийг луурчдын замд хэс хөндлөн хөвтүүлж баймажин зогсоож чадсан билээ. Харин одоо өнөмлөхөө олон судал авсан Монгол Ардын нам 5 толгойн нүүрсний зөвхөн 30%-ийг ердөө 2 тэрбум доллараар зарах гэж байна. Гэхдээ өнөө хулгай луурын аргаараа наадмын өмнө амжуулах гэж байгааг ерөнхийлөгчийн хамгааллын газрын дарга Зандаа Хүүгийн хулд мэдэгдлээ. 4 жилийн өмнө болох гэж байсан дээрмийн ажиллагааг мөн л Зандаа Хүүгийн хулд гадаад харилцааны яамны баримтчгаас олж авснаар тэрхүү гэрээний хамгаал булхай луур дэлгэж 5 толгойгоо авч үлдэж чадсан юм. Тэр үеийн гэрээгээр бол улсын хурлаас өгсөн бүхэл заавар зөвлөмж тогтоол шийдвэрийг зөрчиж Хятадын Шинхуамаг компанигоор 100% эрхтэйгээр 60 жилийн хугацаагаар өгөх гэж байлаа. Харин одоо зүсийг нь баг зэрэг өөрчилж багаараа тод 140 тэрбум долларын үн хөрөх нөөцгүй ордыг өрдөө 2 тэрбум доллараар бэлгэлэх гэж байна. Энэ бол улс үндэстний эрх ашгаар шууд урвшиг үйлдэл болоход гарцаагүй. Ийм юм хийх нь бүхэл ийм юм бодож боловсруулсан улс төрийн намыг шууд татан буулгаж тийм бодлого боловсруулахад оролцсон бүх хүмүүс хатуу чанга хариуцлага тооцоход шудраг ёсонд нийцэх юм. Монгол Ардын нам улаан цагаандаа гарчээ.